Өглөө минь бүх монголчуудаа өглөө хөтөлбөрт хамт байгаа та бүхэндээ баярлалаа. За энэ удаад газрын эрх зүйн харилцаа тэр дундаа газрын эрх зүйн харилцаанд үүсдэг маргаан захиргааны байгууллагын зүгээс газрын тухай хуулийн 41.5, 41.6 засны дагуу газрын төлбөрийн хугацаанд төлөөгүй байна. За мөн одоо газраа зориултын дагуу 2 жил дараалан ашиглаагүй байна. Энэ улмаас иргэн таны болон иргэн аж ахуйн нэгж байгууллагын газрыг цуцалдаг газар эзэмших хэргийн гэрчлэгийг дуусгар болгохтой холбоотой асуудлаар хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөхөөр бэлтгэсэн байгаамаа. За захиргааны байгууллагын зүгээс аймаг нийслэлийн засаг дарга, сум дүүргийн засаг даргын зүгээс иргэн аж ахуйн нэгж байгууллагын газрыг газрын тухай хуулийн 41.5, 41.6-ад заасан үндслэлээр ихэвчлэн газар эзэмших эрхийн гэрчлэгийг хүчингүй болгодог. Тухайлах юм бол газрын тухай хуулийн 41.5 засны дагуу газрын төлбөрөө төлөөгүй байна. За 41.6 засны дагуу газраа 2 жил дараалан газраа зориултын дагуу ашиглаагүй байна гэдэг үндслэлээр 2 жил дараалал ашиглаагүй байна гэдэг үндслэлээр иргэн аж ахуйн нэгж байгууллагын газар эзэмших эрхийн гэрчлэгийг дуусгар болгож хүчингүй болгодог. Таны эрх зөрчигдсөн гэж үзвэл та хэрхэн хаана ямар агуулгаар яаж гомдол гарах вэ гэдэг асуудлын талаар өнөөдөр хууль зүйн зөвлөгөө мэдээлэл өгөхөөр бэлтгэсэн байна. За нэгдүгээр таны газрын тухай хууль засны дагуу одоо түрүүний миний хэлдэг 41.5, 41.6 эсвэл 40-р зүйл заасан үндслэлээр гэрээнд заасан болол нөхцөлийн дагуу газраа зориултын дагуу ашиглаагүй байна гэж цуцлах юм бол та нэгдүгээр нийслэлийн тухайд гэх юм бол нийслэлийн засаг даргын захирамжтай холбогдуулан нийслэлийн газрын эрхийн маргаанчлах зөвлөлт та урьдчилан шийдвэрлэх шугамар гомдлох ёстой. Аймаг дүүргүүдийн тухайд гэх юм бол аймаг сумдын тухайд гэх юм бол та сумдын засаг дарга болон тухайн дээжлтийн засаг даргад нь урьдчилан шийдвэрлэх журмаар одоо гомдлоо гаргах бүрэн боломжтой байдаг. Ингээд таны эрх хэрэг сэргээгүй тохиолдолд та дараагийн шатны одоо байгууллага буюу захиргааны эрхийн анх шатны шүүхэд гомдол нэхэмжлээ гаргаж эрхээ сэргийлүүлэх бүрэн боломжтой. За нэгдүгээр 41.5 буюу 41.6 засан газрын төлбөрийн хугацаанд нь төлөөгүй газраа 2 жил зориултын дагуу ашиглаагүй гэдэг үндслэлд улсын дэд шүүхийн газрын тухай хууль тогтоомжийг тайлбарласан улсын дэд шүүхийн одоо тайлбар байдаг. За энэ тайлбарт өгдөг вэ гэхээр та 2 жил дараалан газраа зориултын дагуу ашиглаагүй гэдэг нь ямар нэгэн байдлаар барилга байгууламж бариагүй, гэрээнд заасан нөхцөлийн дагуу ашиглаагүй, зам харгуу тавиагүй, үйлдвэрлэл үйлчилгээгүй бариагүй байхыг ойлгодог. За хэрвээ ямар нэгэн байдлаар зам харгуу тавьсан, зураг төсөл хийлгсэн байх юм бол тодорхой хэмжээгээр та зориултын дагуу ашиглаж байсан байна гэж үзэх үндслэл бүрдэнэ. Мөн түүнчлэн газрын төлбөрийн хугацаанд нь төлөөгүй гэдэг үндслэлд улсын дэд шүүхийн тайлбараар та болон танаас шалтгааллахгүйгээр бусдын хууль бус үйлдэлээс шалтгаалаад газрын төлбөрийн хугацаанд нь төлж чадаагүй байх юм бол үүнийгээ та нотлох ёстой. Нотлосноор та захиргааны байгууллага, захиргааны эрхийн шүүхэд одоо өөрийнхөө эрхийг хамгаалуулах, тухайн дүүрэг аймаг нийслэлийн засаг даргын гаргасан захирамжийг хүчингүй болгуулах одоо бүрэн боломжтой байдаг талаар өнөөдөр хууль зүйн зөвлөгөө мэдээлэл булангаар ийхүү мэдээллийг хүргэж байна. Анхаарал хандуулсан та бүхэнд баярлалаа. Оновчтой шийдэл бодит үр дүн өмгөөллийн UB адвокатс хуулийн барим байлаа.